За, сайн байна уу? Өглөөний мэнд, өдрийн мэнд үдсэж байгаа тэр өдрийн мэнд. Тэгээд би одоо миний 14 настай төрс өдөр болж байна. 10 сарын 14 хавар намар болж байна. Тэгээд би төрс өдрөөрөө юу хийж байгаагаа ингээ влогоор дамжуулаад харуулъя гэж бодлоо. Тэгээд хамгийн эхлээд би ямар ч байсан өнөөдөр улаан загалмайд бүртгүүлье гэж ингээд амирх боддог байсан. Тэгээд өнөөдөр яг 14 насныхаа төрс өдрөөр ингээд бүртгүүлэх гэж байна. Тэгээд ямар ч гэсэн одоо харж яг 10 сарын 14-нд яг юу хийж байгаа төрс өдрөөр юу хийж байгааг таарч харуулах болно. За ямар ч гэсэн өнөөдрийнхөө хамгийн ихний ажил болох улаан загалмайд бүртгүүлнэ гэснээр бүртгүүлжлээ. Тэгээд усны дугаар над руу эргэж холбогдсон гэсэн. Тэгээд 90 утсыг авцсан. Тэгээд ер нь нийгмийн мэтгэвтэй зүйлсүүдэд яг бүртгүүлж байгатай их баяртай байна. За төрс өдрөө тэмдэглээ явж гин. Тэмдэглээд гэж 10 сарын 14-ний нарыг өнөөдрийн хийж байгаа юм чигээр гэж хэлж болохоор Diamond Mind-ийнхаа нэг ажил дээр туслах багшийнхаа ажлыг хийгээд тэгээд одоо цаашаа яг туслах багшийнхаа яг ажлыг хийгээд асрамжийн газар очих гээд явж байгаа. Асрамжийн газрын хүмүүсд туслах багшаар би ажиллаж байгаа. Тэгээд тэн дээр одоо очин тэгээд одоо офис дээрээс гарч байна. За сайн байна уу би. Өнөөдөр миний дараагийн газар бол өнөр бол гэдэг хүүхдүүдийн асрамжийн газар байгаа. Тэгээд би Diamond Mind-ийн маань би Diamond Mind-ийн сургалтын төвд туслах багшаар ажилладаг. Тэгээд бид тэр 100 боломж гэдэг нэртэй сургалтынхаа одоо ингээд төрс өдөр анх удаа бүр ийм ажил хэрэгчээр ингээд багш хийгээд ингээд өнөр бол дээр ирсэн байна. Тэгээд манай хүүхдүүд маань тэнд цэвэрлэгээ хийж байна. За тэгээд би одоо хичээлд орно. Өнөөдөр миний төрс өдөр ээж хаа гэзрөө. Тэгээд өнөөдөр яг 14 нас хүрч байна. Тэгээд амьдралдаа өнөөдөр өөрийнхөө төрс өдрийг төлөвлөж байгаа влог маягаар оруулж байна. Тэгээд яг 14 насны өндөрлөгөөс харахад гэдэг сэдвтэй зүгээр өөрөө ингээд яриа гэж бодож байна. Би амьдралдаа анх удаа өнөөдөр ийм ажилтаа өнгөрөөж үзлээ. Diamond Mind-д туслах багшаар явж өнөр бол асрамжийн газар очлоо. Улаан загалмайд амжилттай бүртгүүлж чадлаа. Тэгээд хамт олон гэдэг зүйлсүүдийг бас мэдэрч чадлаа гэж бодож байна. Тэгээд өмнө бол би ерөөсөө яг бас дандаа л тоглоомын газар юм да тий кино үзэл эсвэл өдөржин тоглоол тий найзтайгаа уулзах тэгэл хоол идэх хоолны газар орох энэ зүгээр л төрс өдөр гэж боддогсэн бол 14 настайгаас ингээд илүү юм одоо ажил хэрэгчээр төрс өдрөө тэмдэглэл үзлээ хамт олонтой байс би өглөө ерөөсөө надад төрс өдрийн тэм юм болно гэж бодоагүй за ингээд өнөөдөр завгүй газ улаан загалмайдаа бүртгүүлчихэд цаашаа яваад офис дээр очив офисоос цаашаа басрамжийн газар руугаа яваад туслах багшийн ажлыг хийнтэй гэж бодож читал эсэргээрээ офс дээр маань ингээд наваа ингээд хүлээж исэн торт марцсан би тэр үнэхээр surprise гэж надад үнэхээр чадсан би бүр гайхаал тэгэл тэр бичлэгүүд маань үзсэн байх гэж бодож байна. Тэгээд ер нь яг 14 нас хүрэхэд яг хамгийн эхлээд юуг ойлгоо гэвэл би 5 настай байхдаа 6 за арайч 10-тай байхдаа 11-тэй байхдаа өөрийгөө том гэж боддог байсан. Одоо ингээд би өөрийгөө 14-тэй ч юм уу өстө баг том хүн гэж бодож байна. Тэгээд 5 дугаар ангийнхаа чингүнжийг бодохоор жоох юм байж гэж амар боддог. Тэгээд ер нь ингээд хүн яг одоо байгаадаа амар том юм шиг санагддаг. Тэгээд амар намайг хөгшөрсөн гэсэн би ингээд нэг өвөө эмгэндээ бас ингээд орой дахиад лаагаа үлээж тортаа ингээд идээд ажиллаж манай
одоо үеэл дүү маань ингээд формтойгоо шууд яажсахгүй бялуу байжс. Тэгээ би шууд чи формтойгоо бялуу удаж болж байгаа юм форм халтар алглаа гэж шууд хэлсэн. Тэгээд тэгсэн чинь шууд өөх 14 настайгаас амар хөгшөржээ гэд тэгсэн. Тэгээд ер нь мэдхгүй амар ухаан суудаг юм уу том болж л байна дөө. Тэгээд 14 нас тэгээд хамгийн гол миний ойлгосон зүйл бол зүгээр л өөрийгөө цаг минут бүр том гэж боддог. Тэгээд ингээд би одоо 20 насныхаа төсөөлөд юм гэлээ те. Блог оруулаад ингээд гэж. Би ингээд 14-т оруулчихсан. Тэр үед өөрөө том гэж оруулчихсан. Амар жоохон байсан биш юм. Бяцхан төв шиг гэдэг шиг яг бяцхан чингүн жоо юм шиг санагддаг. Тийм байна. Тэгээд төрсөд рүү яагаад заавал ингээд те кино үзээл найзтай тоглоол янз бүрийн юм дээр тоглох хэрэгтэй гэж гал илүү амар өөрөөр байж чадсан амар сонирхолтой илүү 14 насны маань ингээд онцлог байж чадлаа. Тэгээ би 10 сарын 14-нд төрсөн. Тэгээд 14-нд яг 14 нас хүрээд бас илүү онцгой байж чадлаа гэж бодож байна. Тэгээд амар үр бүтээлтэй бүр ингээд төрсөд тэмдэглэсэн учраас амар баяртай байна. Тийм л өдрийг өнгөрөөлөө. Тэгээд YouTube channel дээр маань subscribe хийгээд тэгээд like дараарай. За тэгээд өнөөдрийнхөө vlog юм уу өдрөө яаж тэмдэглэж байгаа харуулсан бичлэгээ энүүрээд ингээд дуусгаж байна. Баярлалаа.